Чоныг юмртай ирсэн гол дишаа намайг өсгөр гэдэг. Би нэг нь түүх ярихаар ирлээ л дээ. Ямар түүх юм бэ гэвэл би хөдөө нэг ээж аав маань намайг хотод ирээд ажил хөдөлмөр хийгээд мэдлэг боловсролтой болоод сайн хүн болоорой гэж явуулсан. Тэгтэл би чадсангүй. Яасан бэ гэвэл би хотод ирээд арх ууж, тамхи татаж бүх болохгүй бүтэхгүй бүх зүйлийг би хийсэн. За тэр баар цэгийн газар бүгднгээр нь орж ицсэн. Тэгээ эцээц явж байгаад нэг зар сонссон л доо. Ямар зар байсан бэ гэх юм бол 40-50 иргэм насны эмэгтэй хүний баруун бөөрийг 500 сая төгрөгөөр худалдаж авна гэсэн юм. Тэгээ би ботсон л доо. Манай насаараа хөдөлмөрлөд болохгүй. Би насаараа хөдөлмөрлөд болохгүй. Миний хүүхэд насаараа хөдөлмөрлөд энэ 500 сая төгрөгийг болохгүй. Тэгвэл яаж болж болох юм бэ? Тэгвэл би ээжийнхээ бөөрийг зараа гэсэн. Тэгээд би нутаг орондоо гихтээр ээж авдаг гэсэн. Хотод нэг аз жаргалтай амьдрал байдаг юм байна. Тэр нь юу юм бэ гэх юм бол хотын залуус бүгд хэлж байна. Том байр, том машин, мөнгөтэй байх юм бол аз жаргалтай амьдрал юм байна гэж хотынх нь хэлдэг юм байна. Тэгвэл бүгдээрээ энд зовж явахаар аз жаргалтай амьдралтай гэж ээж явгаа яхаад өөртөө итгүүлээд би ээжийнхээ бөөрийг зарсан 500 сая. Тэгээ би хүссэн тэр байр, машиныг бүгднийг авсан. Гэхдээ эцээс 3 хоногийн дараа надад хамгийн адгийн мэдрэмж төрсөн. Тэр нь ямар мэдрэмж байсан юм бэ гэх юм бол ээж маань 3 хоноод орноосоо босч чадхаа байгаад төвтөрд орсон. Аав маань хүүмэн арчаагүй яваад гомцсондоо арх тамхинд орсон. Би яадаг болсон бэ гэх юм бол гараад хүүхнээ болоод буудлаа агаад архиа гавьчихдаг. Ингэж л өдрийг өнгөрүүлдэг болсон. Эцээц дүгнэх юм бол тэр мөнгө, тэр том машин байрч аз жаргал биш юм байл. Аз жаргал юу юм бэ гэх юм бол элэг бүтэн амьдрал юм байл. Эндээс дүгнэж хэлэх юм бол миний ээж та бидний яг халуун хөвлийг нь ухаа зогсож их орн юм. Миний эцэг бол та бидний арчаагүйгээс болоод өнөөдөр утаан дарагчаа зогсож Улаанбаатар нэмээ залуусаа. Тэгээ өсвөлэн ядуурлын шалтгаан нь бол ядуусыг цатгаж ядаагүй дэ биш, балчуудыг цатгаж ядаагүй дэ байдаг юм аа гэсэн үг. Тийм ээ, одоо бидний тэргүүн байгаа улс төрчид маань цад чандхаа мартчихжээ. Энэ хүмүүсийг цатгахгүй. Одоо энэ хүмүүсийг болох хэрэгтэй. Тэгээ их орн аав ээжээсээ хүмүүс эцэст нь яг аав хэв шиг болно. Яг аав хэв шиг. Аав тэмд яадаг вэ гэх юм бол газар шороо их нутгаа гөндөө 9 цөлтөлсөн тэр хүмүүс. Эцэст нийгмийн цөөхөн баяжаад ард түмэн ядуу амьдрах юм бол шавтаас шар алтнаас илүү өдөө байдаг юм аа гэдгийг тэр хүмүүс ойлгосон юм гэж. Яг тэр замлаар өнөөдөр Монголын нийгэм яваад байна. Бид энийг таслан зогсоох хэрэгтэй. Бид нар буруу руугаа хурдан явах тусмаа буруутайгаа хурдан уулзсан. Харин бид зөв рүү удаачсан зөв зарж чадах юм бол өнөөдөр бид нар та бид хөгжлийг үсч чаддаг юм аа гэхэд та бидний хүүхэд үсэх болно. Тэгээ Жанжин Сүбаатарын маань хэлснийг өгөөд хэлт. Бидний улс эв чадлаа нэгтгэн нийтээрээ нэгэн зүг зориглон хөдлөөс бичихгүй чадахгүй гэх зүйл өгөө болоо. Баярлалаа.